Угаасаа нэг шинэ юмд маш соргог ханддаг тийм одоо бидний нэг тийм нүүдэлчин ахуй нь өөрөө тийм нэг шинэ юмыг эрэлхийлдэг тийм соёл шүү дээ. Дандаа нүүдэлтэн гэдэг чинь нэг хамгийн ашигтай шинэ тийм байрал руу шилждэг. Миний нүд, миний ам, миний дүр төрх бусдаас зөөр, миний үг, миний ааш, миний зан төрх бусдаас зөөр, миний дуй, миний зам, миний зай төрх бусдаас зөөр, миний дур, миний хүсэл, миний мөрөдөл бусдаас зөөр, миний дүр, миний затур, миний зай төрх бас мөрөдөл, миний гэсэн бүхний бүрдүүж, тойсон тусан төртийн мөндөө, нэр минь байна, би минь байна, нэрвэ бүтээр навч авах хүндөрөг ачаа нуурун дээр, уучавай гэднийг юм байна, амьдэр хас güçlüdük, харин эдгийн тул мөнгө олдог, мөнгө олохын тулд зайлшгүй ажиллаж хөдөл бүрхэл болдог, ажиллаж хөлбөрч авахд Тохондоо нэг өөрсдөө студид болцсон болохоор одоо зарим оромтод студидд олцсон сайн дураараа туслая гэсэн баггүй Женид тэнд бичлэгэнд ороод тэгээд энэ дууныхаа талаар дахиж очиж студид дээр очиж янз. Өөрийн дураар бүхнээ шиди үүнийг лавыг үнэн хийсэн. Миний нүд, миний ам, миний дүр төрх бусдаас зөөр, миний үг, миний ааш, миний зам төрх бусдаас зөөр, миний үе, миний зам, миний зай төрх бусдаас зөөр, миний дур, миний хүсэл, миний мөрөдөл бусдаас зөөр, орчин цагийн мотыг дагаж заасан. Яаж? Тэгвэл Наацж байгаа асуулт. Ингээл Бачар насаар тооцож дурсан ч босон очиг харавлаа. Бахаж гисэн туусан замаас шат дахин дайравлаа. Тэ сонсогдохгүй. Эхлээд тэгдээ. Намайг хайр нэг нэмэгдэн гараас мэд хүртэлөө. Натаа цаасуу голхыг гэвэн амьдралын чив хүртлөө. Жени олон жил MC рэпигээд туршлагацсан. Энэ бүгд нь цааш нь өөрийг нь юунд хүргэх, юунд хөтлөх гэдгийг мэдж байгаа. Тэгээд энийхээ төлөө ажиллаж байгаа. Надад тэр нь маш их таалагддаг. Одоо өөрийнх нь альбом, онцлогтой альбом гаргах цаг нь болчиход байгаа байхгүй. Компьютерээс ирж байгаа шугам байхгүй шүү дээ. Тий байхгүй. Кабель баг дутаа юм уу тий. Коммунизм задрангууд капиталист нийгмийн урсгал ороод ирэнгүүт тэр бүх юмыг маш хүчтэй хүлээж аваад тэр үед ч бүх юм Монгол улс ч бараг юм цагаан цаас байсан. Бүх юм юу ч хийсэн бүгд шинэ байдаг байсан. Тэгээд тэр донд л анх хипхопын хөрс тавигдж эхэлжсэн, бүжгээр эхэлжсэн. За ингээд манай харсан хамтгал угаасаа тий 1992 онд бол тий анх бүжгийн хамтгаар үүсээд тэгээд тэр үед их гайхажсэн дөө юу нэг гайхажсэн гэхээр одоо манай монголчууд эртээр үеэс л одоо Чингис хааны үеэс одоо дандаа уртын дуу тий ардын дуунууд байсан. Тэгээд бид тэр гинт одоо нэг өглөө дуу ороод ирэн ботлоо. Пэй энэ ч одоо дуу юу мөн үү биш үү тий. Гол зөвхөн өглөө дуугаар хоёулахнаа дуулдаг гэсэн бол он жилүүдээр уртын дууч нэмэгдээ орж ирж байгаа. Тэгээд дахиад хөвжөтл нэг харьхаа хөмий орж ирэх.
Гэтэ яг нэг хаард тийм хүнд мөнд байгаагүй л дээ. Ягаад гэвэл төхөн гэхээр манай Монголын ер нь дээр үеийн тийм дайралцаа дуучих юм магтаал те төргийн хэллэгүүд ер нь тийм рэпүүдтэй ер нь ойролцоо одоо ингээл рэпүүдийн сүүл холбооно гэдэг чинь rhymes гэдэг тийм юу нь бол манай төргийн хэллэг зүйлцсэн үгсд бол дайралцаа дуу энтерд бол бас төхөө байдаг. За ер нь дандаа л эрэгтэй рэпер гэдэг те. Би ер нь хамгийн анхны эмэгтэй рэпер олон доо гэж боддог байсан. Багтаа нэг ойролцоогоор нэг 4-5 дахь ангиас хипхоп хөгжмөнд ер нь татгцсан. Анхандаа бол Даймбайн ирчлөө тэр үеийн олдскул хамтлагуудыг дуусан доо гэх юм бол 10 жил дахь ангийнхаа охинтой дуу хэлчихсэн. Сонгуулийн тухай 2000 оны сонгуулийн тухай сонсч хүмүүцсэн. Ер нь бол Даймбанкийн дууны сургаалаар ер нь хүмүүцсэн гэж хэлж байна. Амьдралын хүрд өчүү хүч зогсоолтгүй эргэлзээр амьдралын хүрд өчүү хүч зогсоолтгүй эргэлзээр амьдрал өрсөөр амьдрал өргөл жилсээр бидний амьдрал бөмбөр цумаар хатан хүртэн борхи батлаа бидээс хороотоо Чин MC Hammer, Vanilla Ice гэл тийм супер одууд яг бидний төвшөнд байсан байхгүй сонсдог бидний насны үед. Тэндээс л эхэлж орж ирсэн. Монголд ер нь ийм маягаар дуу хөгжим хийвэл яах бол гэдэг санаа төрсөн 96 оноос. Тийм дууны үг ингэж бичиж байгаа. Дараа нь Chonemy тэр дуунууд яг л тийм агуулгатайг нь олж мэдээ. Chonemy-ийн дуунд үгэн дээр дуу хийхэр болсон байхгүй. Хүнээс сонсоо байх гэж хүний төрсөн юм биш хасаа бүхний дэвшлэг гэж хорвоод ирсэн юм биш. Хурдан хэрэгтэй болоод бүхний орноос бүрдэж ирээгүй. Хурдан хэрэгтэй болоод бүхний орноос баригдаж ирээгүй. Хүн хэрэгтэй болоод хүний дунд өөрөө ирсэн юм. Хүн хүнээ аалж, хүн хүнээ дээр. Хипхоп яагаад хүчтэй болсон бэ гэхээр тэр үеийн дэлхийн залуучууд угаасаа хипхопын давалгаанд ингээд автчихсан байхгүй юу. Манад ч гэсэн орж ирээд тэр нь нэг тэр хөгжмүүдээс одоо монголчуудын аран шинд хамгийн тохирсон ч юм уу. Тиймэрхүү нөхцөл байдлуудыг нэг хамт авч орж ирсэн баг. Ингээл богино хугацаанд маш хүчтэй дарахсан. Болжоо хүзээ одоо богдод цацхайг боорцог бодоод анзах хоёр шиг бошиг хадыг тайзнаа ураг шаб шошоо ордож байгаа бүх одод дуушиг тайзан дээрээс текст нурдаг онол практик хэн хэв цэгээ тав 10 дугаар ангид ороод дуу дуулж эхэлсэн. Миний нэр Батсангэл гэдэг. Тэгээд никнейм бол Куза. Энэ нь хонхны дуу гэж дуу байдаг. Тэгээд одоо арчилсан хувьсгалын хамгийн том бэлэг тэмдэг тэр хонхны дуу байдаг л да. Тэгэл тэр зүгээр ганцхан дуу л бүх хүмүүсийг байлдан дагуулахад хүргэсэн гэж бодохоор тэр дуу өөрөө утга нь бол 70 дутгаар айгүй их юм хүмүүс ойлгуулсан юм дуу байдаг. Хонхны дуу битгий сэрээ хонхны дуу битгий сэрээ тэр дууг бол одоо зөвлөгөө өгдөг. Тэрвээ дуу зохиох юм бол одоо над дээр ирдэг байсан. Би нэг хэсэг хугацаанд тэр дууг үзэж баталдаг байсан ба. Арчилсан хувьсгал тэр хувьсгал төлөвлөгөө гэдэг чинь тэр шалгахын эсрэг байж яг чи бид тэрний шалгана гэж явахгүй шүү дээ. Нэг намын систем бол дараа устсан шүү дээ. Ерөөсөө нэг өдөр 10 нас хүртлээр ер нь социализмын үед байсан. Тэгээд 10 наснаас хойш Монголд ардчил гараад тэр үед яг нөгөө Монголын өлсгөлөнгийн үе эхэлчихсэн тийм картын систем үед айл болгон хоёр талхал авдаг
Тэгэл талхандаа бол нэг бараг нэг 2-3 цаг очилж талхаа авдаг юм уу байсан. Манайх ерөөсөө одоо ч гэсэн саяа социализм гэсэн дандаа саяа. Манайх сайн юм хуулж явахгүй аль муу юм ацардаг залуучууд. Яваад аль гоё юмнаас соёлоос нь авахгүй аль муу юм ацаар тараадаг. Гэхдээ дэндүү баруун талыг одоо баруун талыг бас дэндүү хуулж ус болохгүй. Тэг өөр Монгол гэдгс өөр тэр куб мөвч бас нэг өөр янзтай. Тийм өөрийнхөө үндсийг жаахан бодоол тэгсэн байхад бол дэндүү баруун талыг хараад одоо хайшаа шийдгийн дилийн өхөө гаргаад ийм юм суулаад байна. Тийм бол оромгүй. Франц Монгол нэг хипхоп болон үндэсний хөгжмийн хослсон юм. 2 жилийн удаа фестивал болд юм л Хосайс гэдэг. Тэгээ түрүү жил би UB Balls-тэй энэ фестивалийн өмнөх өдөр нь яасан. Очоод ангийн хог таац зүгээр сонирхсан байхгүй юу? Тэнд оролцоогүй Хосайс. Тэгэл яасан ч энэ Франц рэпрүүдтэй зүгээр ингээд рэп хийж өцгөөгээд тэгэхээр тэр үед чинь би чинь 5 сартай байсан. Тэгэл UB Balls-ын тайзны ард зүгээр тэмхүрсэг зүгээр рэп Зачигдаа хүмүүсийн бодлоо дотом дэвш шанас сутанаас зэрэг бодлоо өнөөдрийн хасаасан мөнгөнд хүрсэн түр засаг түүний төлөө бүхнээ хүрсэн яа Ce rap au prestige, saisit de vertige. Moi comme un petit sommeil, le temps fige. Qui suis-je? Rien de chronique, un type laconique. Un bibet de masse, cool G, fil de agonie. Électrique, monatique, microphone addict. Миний дуунууд бол дандаа нийгмийн одоо шүмжлэх ёстой юмнуудыг би өөрийнхөө амьдрал дээр яг миний нүдэнд миний амьдралд юу тохиолдсон бэ? Тэрийг л дуулахад энэ бол хипхоп гэж боддог. Би нэг Монголд айгүй өндөр сэтгэгдэлтэй ирсэн. Бүх юм гоё байгаа гэж ирсэн. Тэгээд Улаанбаатар хотод бол уур амьсгал тэр хүмүүсийн атмосфер нь маш өөр болсон байсан. Айгүй хүндээ бүх хүмүүс баян ядуу ялгаж харьцдаг болсон байсан. Миний 5 жилийн өмнө байсан Улаанбаатарт шал өөр болсон байсан. Хүмүүс яг миний үеийн залуучууд бүгдээрээ одоо тийм сайд болох, яамд орох, тэрний бизнесийг хийх, тийм шахааны бизнес тэгж хийх дандаа ийм тал дээр дахин илүү хөгжсөн. Би энийг мэдрээд улс төр бол ядуу орн хамгийн сайн бизнес гэдэг. Тэгээд яг би өөрөө энэ талаар илүү шүүмжлэлтэй хандж чадвал өөрчлөх боломж байгаа гэж бодож байна. Их орныхоо тухай энэхүү дуу болж байна. Дээгүүрээ ирэх мэдэл албан тушаал тэд тохиролцоон. Доогуура ард түмэн бүхэнд нь бослогод нь хохиролцоон. Алтан хараа цагигдэн ард түмний хайртай хүү байсан чинь ардын хувьсалд намтаа нэгдэн албан ёсны урагш болсон. Цаг үе дагаа төрийн ерхэн байсан хүмүүс. Манай хүүхэд байна штэ. Нэг ч ойлгохгүй. Би гэрт нь цоожлоод энэ мөн хөх өгжин өгчөө явчихна. Тэгээ тоглолтонд явчихна. Өглөө яваал ороо ирэх нэг ч уйлдаг. Айгуу сайн хөхт байсан. Нэг дөрөөс уйлдаг. Ганц энэ хоргоо хөх. 7 нас хүртэл. 7 нас хүртэл ингээ. яг 7 нас хүртэл. Миний ээжиг хамгийн татны маань хүн. Тэр эмээ маань болохоор ардын дуучин. Одоо хүртэл дуугаараа олон улсын фестивалд, Азийн фестивалд оролцоод явж байгаа. Тэгээд дуулж өгөхөд өгөн тэгээд хамт Аришан чинэ боцсон бидхөө сэвсгэрэ борот ээжигэ үлдэн чинэ сансан гүйдэхөө яа Туйлч Нэрвч мөхтөрч Баяр Магна гэдэг хүн байна. Одоо 53 настай. Үлдүр туйл гэдэг маань ердөө
Монголын ардын аман зохиол Монголын уран зохиолын хамгийн шигшмэл сонгодог болсон төрлүүд л дээ. Тэгээ нэгэсний сайн сайхан юмыг төсөөлөн ургуулсан тийм эртний ард түмэн маань тэгж ирсэн, зохиож ирсэн. Антинга бүхнэн тэтгэсэн хэррүүн ивэт нуттагда отхон тэнгэр хайрхан ата онгон тэннүн өлөгидэ оршин төгтнө хэмтэниха онсын хада хэн нуттагвэлэтэй ардын бас Монголын зан үйлчлэгийг уламжлалт зан үйлчлэгийг холбоотой Монгол ёс заншилтай. Ялангуяа туйлын ухтар өвлийн сар тайлдаг юм. Тэгээд тэр зөөлөн цагаан туйлыг хайлдаг байсан. Тэгвэл дараагийн жил нь бол тэр сайхан өвснөгөө сайхан ургасан сүргэн малн тарган сүүс айл аривнтай тэгээд бүх ол зашиг аривнтай тийм ээ. Тэгээд дийлдэхий сайхан дийлгэнсэн даяар олноороо жаргасан сайхан жил болдго юм а гэж. Ер нь бол яг автобусаар явах дуртай гэж яг дуртай ч яах вэ? Ерөнхийдөө ихэнхдээ автобусаар явдаг л да. Яагад гэвэл нэгт болохоор мөнгө нь тэмнэлтэй, хоёрт гэвэл автобусанд цогтой олон хүмүүс байдаг. Олон төрлийн характертай олон хүмүүс байдаг. Цогоор хараад явж байхад хүртэл ингээл Монголын амьдрал тэр чигтэл ер нь харагддаг шүү дээ. Тэгээд тэр дундаас ч гэсэн дууны сэдв санаанд орж ирдэг. Ер нь тэгээд өөрөө жинхэнэ амьдралын тухай дуулдаг болохоор тэр жинхэнэ амьдрал дундаа өөрөө их орж явах дуртай л да. За да өөрийнхөө дүүнэр болох SM гэдэг хамтгийн студид руу явж байна. Бид нар нэг шинэ дуу хийж байгаа гэсэн одоо ямар дуу хийж байгаа. This my guys, street my guys. This is Team Records. Тэгээ надад итгэдэг олон дүүнер байдаг л да, рэп хийдэг. Тэд нар намайг сонсох туртай ер нь тэгээд анх надаас ингээд дэмжлэг авах хүсдэг сэтгэл санаа юм ч юм уу эсвэл гэтээ би зөвлөдөг ч гэсэн ямар нэгэн өөрийн бодлоо тулгадгүй өөрийнхөө дургуун юм ч юм уу за одоо наатаха битгий хий одоо энэ сэдвээр явчих юм тэгээд яг тэгдэггүй. Ер нь өөртөө нэг чөлөөтэй яг
яг зөв чиглүүлэхийг боддог дээ бас дэмждэг. Заавал тэр чинь дараа нь юугаар мастеринг дээр ингэж хүчээр ингэж салгаж малгаж тастаад ингэ гэдэг бол тэгээ чадваргүй шинж шүү дээ. Тэгэхээр ойлгох. Тийм хэлэхгүй юм. Ер нь бол гоё байна. Ерөнхийдөө бол гудамжны тухай. Араас алах багаж гартаа атгаж яваа хүн хор хөнөөлцө чагнаж явсан дээр нуруунаас хатгуулж магад бууруугаасаа буюу даагнаас биш өөрийн даруураасаа хуулиас гадуур амьдрах боломж байгаа нөөцтэй бүлэг зарим хийх уурсыг хүндэрдэх гудамжинд болдог гэмт хэргийн талаар. Одоо хүчингийн хэрэг, дээрмийн хэрэг тэгээд ингээд одоо бүлэг бүлгээрээ ингээд фракцлаа явдаг ингээд дээрэм хийдэг хүмүүсийн талаар. Улаанбаатарын гэр орооллоор бол маш их гүргүүлэн дээрэмдэх тогтолцоо мэдээ чамж ашиггүй тохиролцоо эс зөвшөөрөл байцаалтанд дуудагдана хохирогчоор. Нэг ихтэй. Хоёр ихчтэй. Аав ээж хоёртойгоо амьдэрдэг. Манай гэр бүл их юм бол зүгээр нэг хувьдаа тийм машин янзлдаг л. Сайхан юм их юм бол өнөө 100 мөн болох тэр амар гоё идэв шүү дээ. Тэгээ өвлөн болт тэр жоо хутаатай болчихдог байхгүй. Бол 100 нь бол цэвэр агаартай гоё. Яг л Америкаар бол гангстер газар л яг л мөн. Тэглэг гэрийн нойр өвчтөйг гой дуртай юм аяж болно. Тэгээ сакс тоглоол. Өөртөө тэгээд нэг шийдэн дээр очиод тэгээд тэнцэнэ баатал хийгээл гудамжиндаа тэгэл хөгжмөөр баатал талт нэг тиймэрхүүл. Цагаан амтрах боломж байна. Иргэчүүдээр богдож байна. Үнийг хэлхээс айж байна. Би айж байна. Хүн чанараа гэж байна. Хүнээ байж байна. Хүний наймаа хөгжиж байна. Охид хүүхдүүд алга болж байна. Муу ёронд хооронд төрсэн нийгмээс батал үгээ хийлэн хин нэгний тооронд орсон тархин дүннийг илэрхийлэн нударгаар бас ухаанаар хослуулан тулалд нь хударгаар бус шударгаар бүгдийг нь дарлан хулгай хийж булгай хэрэглэж урлаггутаа ахгүй худлаа шааж тултаа бааж бусдаас нуугдахгүй Асаагүй байх түлжиг антанг өсөн зүжиг дэсоога дата мөчөж бүгд хүчиг асаа хэдэн нусга датасан баантнасаа ингэж хайрнасаа балалж бэтэтсаа болохоор энэ Гон шиг гэдэг жоо хонтуу. Ибидэ корхи да мохт минь ахт минь ятор зэдэл тачгэндлэг хүсэггүй тэсэггүй гүрэггүй зарлаа бүлэсэн мөргө ослаагүй аа ингэ. Ийггүй юм ихэд аав тэ. Тэгнийж бодож байгаа. Та наавлоо дахиад нэг яваа би сонсоо. Суралцъя. Загалмаас эцэг нь болохоор даймбаа их ирхчлөө хуучны олд скул гараа. Хүсэггүй тэсэггүй гүрэггүй зарлаа бүлэсэн мөргө ослаагүй. Гэтэл цааш нь үгээр марчиж. Жэний гişил угаасаа Монголын хатан хаан штэ. Монголын хипхоп юм. Тэ. Хаан бол чи. Хаан бол чи энэ тэргэлэх гэдэг хэлчих гэдэг. Чи чэнэ тэрэг. I'm not the king. I'm a бодож өгдөг лээ. Slave. I'm a slave. Отпиш, юм бол тотпиш, намайг буугаар байгаа юм уйлтата байна гэдэг нь хамгийн гол. Хэрвээ биш бол Арктикийн сармагч юм бит. Хэцүү байх байлгүй Африкийн пингвин. Хараад эцгээр ордоо магтан шадрууд галзуурна. Та байгаа мэдгүй Холливуд гэж андуурна. Тажикстанаар ихтэй хачиг босоогүй захаач таарсан тэр муу байна. Хошид царайч хуцаа. Төрөө үлдээ. Энд 95 оноос шүү. 14 жилээ. Энд өссөн. Надаа энд байгаа бүх зүйл бүх юм дотно байдаг. Энд бүгдээрээ намайг тань. Энэ бүгдийг би тань. Толгойд бол миний доош,
би толгойтын төвшөндөө дуртай. That dog's name Nasir, you know. Nasir Jones, you know. Nice. Pop-ын юу гэдэг юм хүний өгөө үзэл бодлоо илэрхийлэхдээ тэр зэвсэг гэдгээр надад маш их таалагдсан. Тэгээ бас одоо хүмүүсийг одоо зааж сургасан те одоо ийм бол ингэ шүү, тийм бол тэгдэг шүү гэсэн нэг тиймэрхүү дуунууд бас зөндөө тэр тиймэрхүү дуунууд болдог та. My room. That's my room. I sleep here. Би одоо мөнгөний төлөө бол хийж рэп хийж байгаагүй. Энэ бол хүүцлуудлаа илэрхийлэх миний зэвсэг. Бөгөөд ирээдүйн хоочтой хүүхдүүдэд одоо бидний дараачийн үед үлдээх тийм сургамж багхгүй. Бид нэр одоо юу гэдэг дараагийнхаа үеийг хүмүүжүүлж байгаа. Мод төлөйг хагалсан усаа уун гэдэг. Нэг лүдэр болгон л тэрийг хийн шүү дээ. Тэр нь болохоор тэр биднэрт бараг л хэрэгтэй дөө багасаа тэгээд ингээд юм хийгээд. Хүүхдүүдээс гэр орол хүүхдүүд нь арай л тийм юм юм давэстэд шүү дээ. Тэжлүүдэд. Гурван жилийн өмнө тэгээд найз нартайгаа юунд нэтэд сонсчихсон. Яг бэлтгэх хосн болох тэр 3 жилийн өмнө нэг инструктал юун дээр бөөнөр өөр хамтлагийн дуу дууж үзээ. Тэгээл яг за дуулъя гээл. Pop яг үннийг хэлдэг үгээрээ дуугаар үннийг илэрхийлж чаддаг. Миний Монгол урдаа сим ядуу зүстэй байгаагүй магад одоо жаалтаа оршин бууханд буухаад гэж мэрэгд үшээ мэрчэр хийдэ одоо би дүүрлээ махан дуртай чон айдэл би бисэ мөлцөөр зөндөө дуугийн сонсч байсан гоё л болдог. Тэгээ гоё үнэн 7 сарын 1-ний тухай квиз хийж идэв. Тэгтээ Монголд бол ядууд л орох. Зүрхэнд орших миний Монгол Адгаар гидэж хүчтэй удас байсан Атнарны дуянд ор миний Монгол Амтин зиндин жигнэх гэж хүмүүс Одоо энэ улс төрийн өнөөгийн амьдрал жоохон хэл ахвал болчихвол бас гэж яах. Хэл хахалт идсэн хөрхи бидний Монгол ахлах хатууд очиг амьдралсан хөрхи бицэн хүүхдүүд хүний өвтөй хөөлч хэрэгцэн хөрхи бидний амьдрал хүний ер нь аригталтаа зогсоогоод тэгээд гадаад руу гарч ажил хийхгүй тэгээд Монголдо байх тэмхүүл Дөлөтөг минь сонсож дөрвөц бит хийцэлээж тань бидний гайлгаа Би
цөөхөн артуудын олох болсон эмэгтэйчүүдийн гинэмэг замраагүй нийгэм төмбөрөл ирэх тэгж гэн гэвч үнэндээ нүхэндээ гिचүүлэхэд үнэний хувь ба яг амьдрал нь бийж байгаа зүйлтэн түлэн ба бүхэлдээ дарчин нөхөр эмээ боцсон саасан төрөл хүний үрийг хайрлан гэж чалин авцуучаад одон хөөгөөд цагтаа жаахан охин байсансан бүглааран өхөрдөө зан ирэхээр томрох тусам төршиг саатан цөөрөө аль гэрийг авчаава уртад гасан эзэгтэй алдаж он жандрал нөхлөж өдр болгон эзэгтэй түүний зүрхийн нэгнээс халамжсээр бүрэмзэгкэ дүртэг зовлон толгой улгуудах ирч үжир зоригтой санчиг даган өснө буурлан гэвч түүний насан залуу загтуутам дэдэв шанал цусанаас эн царан дарбу өрхөөхөд өнөөдрийн ганц талх нь мөнгө нүх хүрэлцэл дүр засаг түүний төлөө бүхнээ хийсэн гэж гүрэлцэл эхний бадаг дээр нь болохоор ерөнхийдөө ийм амьдрал нь тогтцсон нас тогтцсон хүүхдтэй те нөхөр нь нэг арх уудаг юм ч юм уу задаал гэр мөрөөс хөөрцөн ч юм уу тэгээд тэдний төлөө болохоор төр засаг айгүй хэм хийж байгаа гэж ярьдаг болооч ясам дээр зүгээр нэг сар болгоно нэг тэтгэмж тэр мөнгө өгдөг тэр нь бол яг амьдрал дээр бол юу ч болдгоо хар ухаанаараа л тэр эмэгтэй ингээ хүүхдээ өсгөө тийм утгатай нэгдүгээр байдаг байдаг Бахлыг мэрад церемонтэй тэм талаас илүү насан тавьсан шалга өндөр тутаалгдсан ажлаа хийж өгч чадна учир нь өндөр тайлэг залуу гойлог сайхан байх ёстой гутраа тэргүй ганцхан дуугаач сүлцэвлэж хийхээсээ одоо нөхөрд гараад тустаа гарцсан тэгээд нэг бяцхан хүүтэй тэнийг тийм гэр бүл байна да тэгээд манай хүн бол ер нь халамжтай хайртай намайг өөрөө бол тийм урлагаас хол хүндээ хүн тэгсэн ч гэсэн намайг ойлгож намайг ингээд дэмжиж ар гэрийн байдлыг зохицуулж авч чаддаг гэж би боддог хувьдаа. Эмээгээ маань ингээд дуулж байгаа арга барил бас надад нөлөөсөн гэж бас боддог. Сонсгол мэдрэмж бас сургаж гисэн гэж. Намайг маш их дэмждэг. Ихэнх одоо ингээд хипхоп урлагийг сонирхдаг рэп дуулдаг хүмүүсийг хараад хатаандаа гэрийнх нь эсэргүүцдэг тийм хүнд байдал юм аа. Манай юм бол надад дэмждэг учраас би чөлөөтэй юм аа. Чаддаг. Тийм ээ. Хангалттай сэрийн бүс хосолсон үзэгслэд байгаль дүүрэн үлэрлээжсэн эртэр цаг орн сайхан байлаг бүхэн доороос ундрахыг буулгатайгаа миний хорон Монгол ус гэж багтамдуулмаар гэвч баян дуугийн загэл дээрээс ларлаагүй бэкбэтгара тамбаггүй варигт согтуурнад гавтарта хүлчүү Монгол архин живэ төлөө олохгүй бүдэж байхад хүн ардаа бидний баялагийг шимжлэн шул тарихын хасаагүй байлга түлжиж ус орон нисэн зүлжиж дэрсогон дохоо мүлжиж хөдөл мөрлөлгүйгээр хүлжиж даатгасан хідэн нусаа дааталсан баанд насаа ингэж н хайрн насаа бололч байлаа засаа их заахгүй ирээ цэрэ гэж жалга болж өнөө цагт ирбэкл гин тэрэгтний үлгэн нутаг болох гарц хүн хүнээс айдаг болж хинхнийг хайх юм бэ хитгэн цөөхөр шүдэ бид чинь хэдий бололдог юм бэ Францаас мэйлэрс аахгүй юу? Франц тий энэ хосаес фестивал дараа жил Францд болно. Тэгэд ингээ Монголоос хэдэн тийм амтдуулч давж очоо. Энэ одоо нэг явах план аялан тавуулахын хувьд 15 концерт ерөнхийдөө байна. Бус нь бэлтгэл ажил бас Француудад шинэ үеийн рэперүүдэд бас тийм Монголын рэпийн талаар сургалт зохион байгуулж. Ийм гоё мэдээ тагаа. Тэгээд үндэсний хөгжимтэй хипхоп тонууд бол баг байхгүй. Яг тэгвэл би Монгол хүн чинь бид нэр өөрсдөө байгаа илүү зүйлээ ашиглах нь
мэдээ давуу тал магадгүй бусад доонуудаас ялгарах давуу тал болох. Хоёр тагт явж та нар өстөд шууд орж ирээд. Өөрөө юу ч холихгүй л байна. Өдөрт явж яг. Би ч 2001 оноос хипхопд оролцох болсон шүү дээ. Гэхдээ би нэг ингээд бүх мэдээллийг аваад байжсэн. Би цаг ингээд бүх юмыг сайхан болгоод эргээд би хипхоп хийнэ. Тэгээд би хамгийн авьяастай хамгийн чадварлаг өөрийнхөө багийг бүрдүүлээд явна. Тэгээд тэрний нэг нь бол Jenny. Би Jenny-д амлсан байхгүй юу? Jenny би чамайг альбом бүх юуны чи хийн чи харин энд итгэжээ байдаг. Нэгт нь яг ингээд сая хэсэг хэдэн жил ер нь ингээд жинхэнэ рил юм ингээд алдагдсан рил хипхоп тэг гэл коммершлууд ингээд гарч ирж ерөөдөө ингээд Даймбанк гэдэг хамтлаг уран бүтээлээ хийхгүй болоод олон жил болсон ч гэсэн хүмүүст айгүй их өгүүлэгдэжсэн. Надад ч гэсэн. Би дахин хипхоп руу буцаж орж байгаа. Тэгээд зарим нэг хийх шаардлагатай ажлууд гарч ирсэн. Тийм болохоор залуу үеэ залуучуудаа дэмжиж шинэ студ байгуулсан байгаа. Хамгийн энгийнээр хийс одоо энэ доторгоо эсгий эндээс дуу алахгүй гаднаас дуу орохгүй. Энэ тэгтээ яг Монгол гэрт байгаа юм шиг дуу аваа цүрэ бий болгодог. Эндээс микрофонод зооцсон. Тэнгэрийн доо. Би бөөмөрлөж шүтдэг би бөөмөрлөж үнэн гэж итгэдэг. Энэ сахиусахгүй хамгаалт өвгдээцийн өгсөн зүйлтэй хамгаалт бол одоо энэ хонхон ингэж дуурна штэ. Хонхон ингэж дуурах тоолондоо эргэн тойрон байгаа муу зүйлийг зайлуулж яддаг. Ер нь хипхоп гэдэг бол яг одоо нэгэн урлаг. Тэдний боож байгаа зан үйл хөдөлгөөн хариалт энэ бүгдтэй их адилхан. Яг тэгэхээр одоо Америкэн дээр одоо харууд гэж ярьдаг тэрүүдийн одоо бөөнөр бол одоо нэлийн хөдөлгөөний хувьд их хурдан хөдөлгөөнтэй дандаа тийм амьтдын хөдөлгөөнд орох чадвар өндөр байдаг. Хипхоп бол нэг заримдаа сарамчиндуулж байгаа юм шиг заримдаа одоо ингээд өсчиж ингэж хийдгээрээ бол энэ бол асар их тусдам. Go,
чинь дандаа залуучуудын үе болсон. Тэгэд нэг хууч настангуудын манай хэлжсэн нэг ам зохиолын төрөл ч юм уу одоо юу гэдэг тэр зан үйгийн холбоотой юм бол чинь бүгд настангуудтайгаа хамт бас тэнгэрийн орн руу явсан байлаа. Залуучууд бол тэр хуучныхаа юм мэдхээ байсан. Монголын ардын ам зохиол тэгээ энэ чинь дандаа зан үйлтэйгээ хамт хэвчтэй байдаг болохоор одоо бол телевизээс ихтэй л одоо юу хичнээн сууг гарч байна гэн үзэж харах юм зөндөө болчихсон интернетээс ихтэй. Монголын 2 сая хүний хагас нь Улаанбаатарт байж байна. Тэд нар чинь хотод төвлөрөх тусмаа нүүдэлтийн соёлд байхгүй. Тэгэхээр бол яг хөгжиж дэвшин сууршин гэж нь сайхан хэрэг л дээ. Яг үндснийхэн соёл болтой бас гээгдэж байхгүй ч хэрэг байхгүй. Монголын түүх гэдэг байгаа. Энэ бол ерөөсө хүннүүгийн үе гэж үүдэн шүү дээ. Тэндээс ихэд одоо хүртэл бүх түүхийг одоо райм болгож, хипхоп болгож дуулсан. Энэний дуулсан зорилго нь юу гэх юм бол одоо хүүхдүүд биш шүү дээ. Хүүхдүүд ном уншихаа болцсон шүү дээ. Хүүхдүүд хөгжим сонсдог болцсон. Тэгээ интернетээр элдв янзын сүн зүйл хийдэг болцсон. Тэд нар ном уншихгүй байгаа. Тэд нар нус тавчаа бүр үзэж уншихгүй. Нус тавчаа уншихгүй байгаа хүүхдүүдийг дуртай ямаар нь дамжуулж нус тавчааг нь ойлгуулж байгаа. Манчин дартад хоцрохоо манад боломж онгорхоо Монгол тусгаар тогтноо 11 он гамит цагаан тутаг зоо суквати фон тулаалта хам тулаалта 21 он бодо танзан баруун зүүн үзэл бодлын зөрчилдөөн коммунизмын хосон онол онох байгаа хөөн Ленин бош үтэн арт өмнөний тэргүүлэн туршилтын тулаан төлөө мэрэгдимэн гүрдгэн бодо танзан буйным хам. Манай продюсер Баярхов дээр зүгээр үндэсний хөгжим хипхоп хэмнэл болгоод бол илүү сонирхолтой гэж бодоод хийсэн дуунууд л та. Тэгээд хөгжмийн хувьд ч гэсэн Монголын үндэсний хөгжим хэмнэлээрээ гаргаж ирэх юм бол хаанд ямар ч хүн сонсохоор юм гоё дуунууд болдго юм байна гэдгийг ойлгож байгаа л та. Хөгшин залууг манайч одоо ингээд тоглолтнаад яхта бүр хүүхд байхдаа ингээд манай чинь жижигхэн байхдаа ингээд нэгэнтэйгээ муулцдаг өө хэд хөвгүүгээд ирэх юм бүзээ байна уу дайраад ирэх юм давсаг байна уу гэд би ингээд цохиж авч чадах мөрөөрөө шүрүүлсээ тэгдэг байсан. Тэгээ нөгөө энтэй чинь аваачаад ингээд нэг бөмбөр юу гэдэг цахилгаан хөгжим ягаад нэг хипхоп уурсгал гэх юм бол чинь гарцаа байхгүй Монголоос үүдэлтэй. Бүх юм дээр чинь Монгол орж ирж байгаа. Монголын аман зохиол орж ирж байгаа байхгүй. Жил тэгжиж нээж наадаж дэржил очиж дэржил тойрчил явсны маань хой харамтай наванаас машар халзан сарадыг нь хойсоор туусаар донсаар сагдуусаар дэрсний маань хой харсан харал тавцаагаа надаа харигсэн хоороо Тэр үлдэгэрдэг юмнууд Монгол ардын аман зохиол дотор байж идэг. Ер нь Монгол туурханд дотор эндээ байж идэг. Монголын хипхоп хамтлагийн хүүхдүүд би төгжүүлж байна Америкт 79 онд гарсан гэдгийг нь мэдэхгүй одоо тэнд Америкт 79 онд гараа үз. Манай хасларч гарсан бай таараа. Монголын үндэсний хөгжим бол монголчууд хэн бэ гэдгийг л хэлж байгаа. Би өөрөө хэн бэ? Явган явган
Улаанбаатар хот юмуд маань хэлбэг дэлбэг амьдрал дүүрэн зөвхөн дартан замаа эсрэг талд нь нэг хүмүүс солих нь үзэж хармаа ирэн бараа хорвогийн амьдралтын тойрон чамайг харахгүй хаан Тоглолтоо анх хий гэж чад маш санхүүгийн асуудал айвуух байсан л да. Тэгээд дараа нь би This Is It гэдэг Майкл Джексоны киног үзсэн чинь тоглолт гэдэг юм чинь айгүй гоё юм гэж тэр кинонд хэлдэг. Энэ бол хамгийн гоё юм. Тоглолт гэдэг чинь өөрөө хүний одоо жаргал байт юм аа. Тэр кинонд Джексон өөрөө хэлжсэн. Тэрийг сонсоод би шууд хий гэж бодоод зориглоод зээлэрч хамаагүй хий гэдэг хийсэн. Тэр бол надад бас мессеж өгсөн. Ямар нэг юм хийж явах чинь өөрөө гоё юм. Арчлал артуми хараачлал. Түрүү болохоор өөрөө нэг тийм хипхоп гэж төрөлсөж авдаг юм шиг дээ. Ерөнхийдөө бол өөр жанрын дуу мөн ерөнхийдөө сонсдог. Үзэл бодол нь өөр болооч намайг айгуу дэмжиж миний сурам бүтээл болгонд ингээд санал бодлоо хэлдэг. Гэтэ магадгүй би өөр хүнтэй гэрэлсэн бол тэр хүн хипхопыг ойлгохгүй сонсдогчгүй бас үзээддэг хин нэг байсан бол надад бас өөрийнхөө дуртай юмар ингээд явхад бас хэцүү байх байсан баг л та. Тийм болохоор бас баярлалаа. Тавнах бит хоёр анхлаа хамтарч ингээд хамтарч ажиллана гэхдээ 5-6 жилийн өмнө тэр хугацаанд ингээд хүмүүс их олон санал тавьдаг байсан л та хамтарч ажиллая гэдэг. Тэгтэн би үгүй 50 бол миний продюсер түүний үгээр ингээд явна би түүнд итгэдэг гэж хэлэхэд чи тэгээд дандаа л 50 гэлээ. Одоо ингээд 4-5 жил боллоо шүү дээ. Чи худлаа юм шүү. Яг ингээд өглөөд гэдэг юм л гэдэгс. Гэтэ би тэр хүмүүсийн ятгалганд ороогүй. Тэгээ одоо миний өсвөлээс нь ирсэн. За энэ Францд ирэхээс өмнө их ажилтай байсан. Шинэ CD-гээ гаргах гээд тэгээд уул нь энэ Францд ирэхдээ CD-гээ гаргаад дууссан бол аваад очие гэсэн чинь жоохон цаг нь бачимдаад чадаагүй. Хоёрыг чадсан шүү. Гэтэ энд ирсэн. Тэгээд хийсэн юмтай олон шинэ юм сураад. Шүү. Kuzik. Push. Down. Long. Jump. Level. They are my teachers. Nibar. Des instants, des photos, des tableaux, des tas d'images disparaîtront. Que restera-t-il des années que nous défendons? Comme c'est doux et rassurant l'image d'une mère. Il n'y a rien de drôle vraiment à sentir qu'on la perd. Qu'elle s'emplit de tristesse que tous les... Яг энэ хотод ирэхээс өмнө 15 хоног хөдөө газар бид нар бэлтгэлээ хийсэн л дээ. Яг энэ тоглолтод зориулаад. Тэгээд бэлтгэл хийж явах явцад надад бас их сорох юм их байна. Гэж мэдсэн. Өөрөө дунд зэргийн гэж боддог байсан бол би бүр жижиг юм байсан юм лээ гэж. Ингүүгээр шүтээ битээ. Ачтаа. Игнастэй бинага хүлээ битээ. Ачтаа. Илхэсэд бин үрбит. Хоёр шуурхатаа бинэ намайг хадгалуурыг гэж бинэ чадахта. Хадууч гэдэг бүнүүгээр хадууч болоо.
Өчигдрийн тоглолт ер нь их сэтгэл хангалуун байлаа. Сайхан боллоо. Сэтгэл зүгээр их ойрхон байвал аль алиндаа их гоё кайфтай байд юм би мэдэрсэн. Би монголоор үг хэлээд хахад тэр франц хүмүүс ингээд миний хэлж байгаа үгийг ойлгохгүй чсэн ритм ч юм уу те тэр аль болох би тэр үгээ ойлгуулахыг хичээж ингээд үйлдэл зангаа их гаргасан л та. Тэр угаар ч юм уу өөртөөхөөр тодорхой хэмжээгээр ойлгосон. Тэгээд айгуу гоё мэдрээд айгуу гоё дэмжээд их ирчвчийг өгчээсэн. Урд нь болохоор тайзан дээр ерөнхийдөө дандаа ингээд бие бариад ингээд хөдөлжүүл одоо энэ ингээ юу бодчих бол ухааны юм боддог гэсэн бол энэ ч бол чөлөөтэй хүснээрээ ер нь яг тийм байвал айгу гоё юм байна. Миний шонох хөсөл дотор топсон гариглан бүлцаатнав яг гэвэл амьдрах нас ахаргаж гэдэг надад амжуулах төсөвтэй яг гэвэл би ордоо босоор гэвэл хайрлах бүгдээрээ зэгцэн ханаа төрхөстэй хайр яг гэвэл зүгэл хайрын ирэх чангач одоо үгдээ би ч хатбай тэдэ босоос мэдээ чариг бай юм магадгүй би рэп өнөдөр хийгэх байсан бол одоо энэ сургууль эртгэн төгссөн тий нэг газар өглөө ажиллаа гараад оройн ажиллаа тараал мөнгө төгөөгөө тий гачигдахгүй амьдралын нэг юм эргэлтэн ороод тэрнээс гарч чадахгүй болох байсан баг л та. Гэтэ өнөөдөр тийм ч хангалуун биш амьдралтай байгаа гэсэн дүрсгэлтэй айгу баян өөрийнхөө хүснээр амьдраад тэрэн дээр би бол нэг тийм харамсдаггүй. Эзэн нэгэн цагт ингэж их олон жил хөдөлмөрлснийхаа үр ашгийг авах болно. Тэр цагтаа би миний хувийн амьдрал гэсэн айгу гоё чигтэрсэн байх болно гэж би бодож байна. Манай студ нэгдээд удааг байгаа төгсөж эхэлж байгаа. Тэгээд одоо шинэ хүмүүс, шинэ арга барилаа. Зүгээр. Сайн уу? За сайн аа. Сайн аа. Юу арсан бэ? Ийм байсан гоё байхгүй юу? Нэгэнт студидтэй энд цаг наранд баригдахгүй болохоор бид нэр хангалттай сайн ажиллана. Тэгээд тэр хэрээрээ тийм уран бүтээл гаргаж гаргана. Илбэр хайр халамжаараа дутаагүй таамын үрдэ хэлсэн цэцэн үгс чинь нухаан тэлэн муур хэлэн төвчээр чин барж байсан хүүгээ өршөө. Дэж байртам дэж уус. Сайн сайхан төсөөлттэй байж сайн сайхан юмыг бий болгоно. Урд нь их хвчлэн нийгэмд хандаж дуу хийдэг байсан л да. Энэ байдал ийм байна те ийм хар муу байна ийм байхыг ард түмэн хүсэхгүй байна гэдэг утгаар нь мессеж илгээдэг гэсэн бол одоо 50-аахын хаан бас үлснээр үргэлжлэн өнгөрсөнтэйгөө зууралтаад явах биш. Ирээдүг гой сайхнаар төсөөлөд хүмүүсийн төсөөлж чадахгүй байгаа гэсэн ингээд ийм болно гэл те. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй штэ. Ариун гол нь чинь Ogún avi min aчлал хязгааргүй өнөмөхөд өрөө чойч үдэ мөнхрэн үлцэн таны минь хийсэн үйл бүхэн зөвхөн бидний төлөө байсныг хожим нухарлаа
Амьддан нарсахт нь яшиг хэмээн төвөгшөж ажлаас бас энергийн нүүр зэм шиг санаж ачиг ч нүчүүхэн чариулж би чадаагүй жарин голомтын чин галыг хизээч хүн бөгөөхгүй. Тэгээд энэ намар гэхэд хүмүүс шин дуунууд сонсож байгаа. Би өөрөө өөрийнхоороо байхыг айгүй хүсдэг. Яг зүрхэн доршин хон сugшиг цогт бод химнэл дайлгуу төрж энэ төгс сайхан хотоо магтан дуулъя. Тэрсэн бүх